За сайн байцгаана уу? Ариун санаа байна. За өглөөний минь, өдрийн минь, орой минь би ямар ч одоо өглөө байна. Одоо өглөө босцсон, гяс нүр ам хамраа угаагаад ажилдаа явцгаая. Ашигтай бактериа байн ууцуур хүүхнүүдээ. Дээрээс нь коллаген бас ууцуур, окей? Тэр нь бол өглөөний цагаа чсэндээ байн ууцуур. Мовяс. Хөш, мүний, боо ишээ. Амар болсон шүү. Эм одоо юу нэхэд энэ дээр л асуудаг байгаа. Аа? Дандаа хүсэн болгоны ч үг ингэж юу гэдэг боо. Үхтлээ алхаж би гэртээ ирсэн. Одоо манай нөгөө нэг энэ нүүр хардаа ингээд нэг сонин батг гарсан баггүй энэ дээр. Энэ бүр айл дээрээс солонгосоос ирдэг өдрийн батг гарсан заяа. Тэгсэн чинь ингээд амар тийм хар юм уухай сорвтой болж үлдээд байна. Амар муухай. Таалагдахгүй. За тэр яг ямар ч ингэ алхаж ирсэн. Манай ажлын газраас манай гэр хоорондын алхалтын цаг хугацаа хэм бол 30 минут тавьсан байхгүй юу? Тэгээд такси ярих юм бол түжрэлгүй болны 10 минут, түжрээдээ байвал бүр ингэ цаг 2 цаг зогсон заяа. Тэгж одоо би ингэ сүүлийн үед ганц хоёр удаа алхсан чинь бүр хөлдөж үхгээ заяа. Би бүр гээд би өчтөр дэлгүүрээс өчтөр өөртөө күрдэг, мөөрдөг, гутал, модал, дотор өмд авсан, бэли авсан заяа. Бүр малгай авсан заяа бүр эмэр. Тэгээд өнөөдөр өглөө би ажил руугаа алхаж яваад тэгээд алхаж буцаж ирээд одоо нэг яс чанжин заяа. Яс. Адууны яс чанжаа. Тэрийг нэг хальт буцлагчаад зөөлхөн галан дээр тавьж хайчаад бэлтгэлдээ явж ирээдүүлээ. Бэлтгэлдээ явъя. Тэгээд өнөө манайхан тэр фитнесийн хичээл баян асуугаад байгаа хүмүүс намайг жоохон хүлээж би өөрөө ч фитнесээ бараг хийх завгүй яваад байгаа байхгүй юу? Яагаад тэгэхээр миний сургалтын төв гэж үгээд байгаа болохоор тийгээд ер нь нэг удахгүй нэг ганц 2 охин авбал авна. Ганц 2 охин л авна зэ. Тэгээд энэ маха юу яа? Жаахан перц хийгээд жаахан давс хийгээд галаа амар зөөлхөн дээр нь тавьж буцалгаж хайчаад явж жимд явъя хэдүүлээ. Өнөөдөр би амар жимтнийхээ араас бүр хүсвэл би бассейн руу орно. Хүсвэл тийм. Тэгээ хүсгүй бол шууд жимд орчоод саунд орно. Би бүр ойр саунд ормоор санагдаад. Тэгэхээр та намайг мэдээ хатаа би солонгос ахыг би бараг 7 хоногийн 3-4 өдөр саунд ингээд яаж байгаа хвчиг авгаа байсан чи одоо бүр саунд ч авах заавалга. Гэтэ гоё нөө. Гэтэ манай Монгол гоё юм шүү. Айзуудаа. Монголд ирээрэй гэж уриалъя. Монгол ихтэйстэй гоё байгаа. Гэ хайртай хүмүүстайгаа, ээж амаавтайгаа, хоёр муур зуртайгаа. Энэ хараад бас хөөхөн би ингээд хөөхөн махлаад байгаа зөө. Энэ спрал тавиулахаар яалч юу ингээд тийм хоолны дуршил нэмэгдээд юу яадаг. Жоон таргалал маргалалт явагддаг гэсэн чинь үний юм шиг байгаа маа. Гээл идэл яаж байгаа хөвчмөр санагдаад байгаа байхгүй юу? Юу бэлтгэл. Би зүгээр ингээд гэртээ идээд хөвтөж идэх үү гэ баг өөртөө ингээд өөрөөсөө ингээд гойж муугаад тэгснэ өөртөө зөвшөөрөөд тэгснэ ингээд идээд гэртээ гэртээд байгаа байхгүй юу? Би ч нэг тийм зарим гэдггүйс үн чи одоо ингээд суурин дээр би бүр сироконд амар туртай зэ. Дээр үед нь штэ. Би ингээд өргөөгөөс автан буусан сууж сургууль гэр дэлхийн хооронд явдаг гэсэн баггүй. Тэгэд өргөөгийн урталт нэг тийм орсон юм сирок зардаг имээ байдаг гэсэн заяа. Тэр имээ 1003 гэж сирок зардаг гэсэн баггүй. Тэгээ би ингээ имээгийн хажуу зогсоод автобусын үйл ингээ юм яран хар өвлийн үүдэн штэ. Ингээ сирокын 3 мураар идчихсэн заяа. Тэгснэ 6 мургаа ингээ худалдаж аваад автобус дотор идээ явдаг гэсэн ингээ боддоо. Тэгээд Монголд ирсэн чинь тэр сирок маань ер нь бол тийм дэлгүүрүүдээр хөрөгч зарагддаг болсон байлаа. Гэхдээ дээр үеийн миний яг тэр идмээр байгаа миний хүссэн амт алга болцсон байлээ. Төмсөө ийдсэн, соримсоо ийдсэн жоохон луу ийч тий. Тэгээ гараа. Тэгсэн чи угаасаа манайд луу юм байхгүй юм байна. Уг нь би гэхдээ амар хоол иж иддэг байхгүй юу? Уг нь. Гэтэ луунгаа дуусны мартчих. Одоо гэхдээ яг юм хүүтний юм уйлралд адууны мах сайд бүр болж игэл адууны махан дээр аарц жоохон хайж ид гэж хэлмээр байгаа байхгүй юу? Тийм. Тэгээ ер нь бол гоё эрүүл мэндээ сайн ингээд анхаарал хандуул охтууд минь, залуучууд минь. Ялангуяа миний охтууд эрүүл байвал болно, эрүүл байвал.
Цүнхээ сая бэлтгэсэн заяа бас. Энэ цүнхээ би солонгосоос чирээ ирсэн. За миний хайртай бэлтгэлийн цүнх. Тэгээ би танад бүр амар инээтэй маруулах уу? Тэгээ инээцээ зах ч юу ахын заяа. Хүн амьдралдаа давхуу гэсэнд бол даваагаа хитч давдаг үлээ надаа. Үсрээд ч бангар уурт заяа. Би юм урт хүрдэг авсан харлаа. Ийм урт. Яагаад тэгэхээр Монголын хүүтэн бол намайг угаасаа юм урт хүрдэг өмцөлөд хүрэж чинь. Би ирээд амар тийм цагаан магаан хүрдэг богинохон ингээл тэ амар тийм гоё хүрдэг мөрдөг өмснө гэж удаа авсан байхгүй юу? Тэгсэн чинь намайг дааруулаад дээрээс нь над чиг ийм заваан хүн дээрээс нь Монголын зүгээр ингээ машины хажуугаар ингээ зөрхөж ингээ хаталтарчдаг дээ. Тэгээд ингээ жоохон мудахан явчих санаанаатай ийм хүрдэг авлаа. Өөний хамгийн нэхний хийсэн. Тотоо тийм боцмот авлаа. Тэгээд энэ ингэж нэгтгэх юм байдаг. Тэгээ бүр дотор өмд боллоо. Тэгээ бүр тэмээний ноосоо өмд юу лээ? Тэмээний ноосоо өмсдөг боллоо. Гэснээр бүр амар. Бэли өмсдөг боллоо. Тэгэл ер нь бол заяа ингээд Монголд амар тийм дув дулаахан явж байгаа эмхтэйчүүд, бүсгүйчүүд үнэхээр үзэсгэлэнтэй харагддаг юм байлээ заяа. Яг тэгээ хар үүтэнд ингээд чичирсэн нэг юм богинохон юм өмссөн охтууд мохтууд бол танаас амар сэтгэл үүдмөр л харагддаг юм байлээ. Тэм учраас би тэгээд нэг иймэрхүү урт хүрдэг авсан юм. Nice. Оба. Та нар нэрээ манай муур зур амьд уу гэдсэн энэ шүү дээ. Ваа! Энэ том нь одоо жигнэ өдрөө зөө. Энэ муу юм зэвэн баггүй юу? Энэ угаасаа надыг урдаас нь очингоо шууд цухтаад тий. Надаас айдээ. Манай сэтгцэн өвчтэй ээж ирээд намайг яачих юм бэлээ гэж болд юм яа дөрх юм та. За бөөнөр юу ч гэсэн бэлтгэлдээ явцгаая. Хэдүүлээ өнөөдөр явж юуийнэ? Хөл хийнэ. Ойрд хөлмөл хийгээгүй. За let's go. Явцгаая. Яа манай хажуу хавиргаа айлмал байвал намайг сэтгцэн өвчтэй нэг балаа өхөн манай хажуу талд ирсэн юм шиг бодчихгүй дээ гайг байгаа. Хөө тэгснээр би пүүзээ аваагүй ч шиг хөөе. За би одоо пүүз өмсөхгүй. Пүүзгүй бэлтгэлдээ явах юм байна. Түгэн дотор би баха альчуурч ихсэн байхгүй юу? Оч саавн цуун мөн гэж бодоод. За бас араачтай. Энэ ардаа. Энэ Монгол бараанда ургана гэдэг нэртэй. Битгүй энэ реклам ерөөсөө биш заа. Би зүгээр л Монгол брэндээ хэрглэж үзмээр санагдаа авсан юм. Тэгсэн чи ер нь бол таалагдчих байгаа гэж. Пүүз аваагүй байхгүй. За ямар пүүз өмсөх үү? Жардан данк өмсөе заяа. Энэ жардан данкийг өмсцгөөе. Йой. Тэгээ бас хоёр ажлыг хийх ч штт. Тэгснэ мангар халчуур авцсан. Яа тэгэхээр нэг алчуураар нь бие арчаад нөгөө алчуураар нь толгоогоо арчаад тэгээд толгоогоо ороод цаавн дотор суухгүй бол өс маань хуурашаад гэмтэн. Энэ натаа дарс яасан галтайсан камер вэ? Тэгээ бөөнөр энэ гэрлийн ingчүүл ариу цэвэрхээр дам шүү. Тийм байна. Энэ миний одоо уухгүй юм бийж юуг нь авч явдیں۔ Нэг худлаа. BCA мэй заяа амар тасгал хийдэг юм шиг худлаа шүү. Удаа. Тэгээд алчуурнуудаа хийгээд түгөөд. Ой би бас бөтөхтэй харах уу? Монгол дээр бөтөг өмсдөг болсон байна. Маш гоё байгаа. Энэ күрт ямар халуун юм бэ бурхан минь. Түгээд шампань. Гэтэ нөгөө Монголд ихээр жоохон би ч угаасаа угийн аим шиг үндэсрэг хүн байхгүй юу? Нилийн үндэсрэг заяа. Тэгээ ингээд Монголд ирэнгүүтээ Монголынхоо нойлын цаас, Монголынхоо хуурай нойтон салхибидаг.
Тэгээ Монголынхон болж өгвөл ингээд Монголд үйлдвэрлэл гэсэн байгаа бүх юмнуудаа би авч одоо ашиглаж хэрэгжилж яадаг байхгүй юу? Тэгээ тэр юу саяны энэ шампунь ангижруулагч энэ төр ч гэсэндээ мэдгүй миний үс амар тэнэг ургаад байгаа юм санагдаад байгаа заа. Тэгээ манай найз энийг надад ус ургуултын ингээ хэлсэн чинь нэрэж ургаад байгаа юм санагдаад. Тэгтэл энэ күрдэж жоохон имээ күрдэж харагдаад байна. Гэтэ дулаан явбал мянган лан гари. За ээжний өвчтөн дээр юу хөхтүүдээ. Эвтэн нэртэй тэгээд байж байгаарай. За ёо. Гэрлнүүдээ унтраа. Where is inni tag айнд нь окей. Таглчвал дивэрж мэврээд тачин болчихсон болов. Ингэч тийм үү зас ингэч. За гарцгаая. Бэж идэр багыг харуулчих. Пара. Пяро. Хөөш. Энэ муу юм байлэр их зам мантай заяа яг л намайг харж харагдсан шүү дээ. Нөгөө нэг хөөрхөн амтны энд твтчих жоохгүй юу? Тэгээ би танад имээ палажа харуулъя л имээ күртгээ. Нэг хөрийн пингвин шиг марагдчихсан. За явцгаая. Гэрлнүүд унтрахаа мартсан юм шүү дээ. Тогны мөнгө энэ төрөндөө хүртэл нарилдаг болчт юм биш нэ зүү да. Тогны мөнгө ус мусны тэр сөөхөн амар сан манай байрны ус амар үнэтэй гараад байна гэсэн заяа. Амар их гараад байна гэсэн. Тэгээ би ингээ гайхаад би өдөрт нэг хуцаа угаадаг за. Би тэгээ баг 2 юм уу 3 натныг өсөнд ордог за. Тэгсэн мөртлөө яхаараа манай ус тэгнэх гардгийн. За ч та хөргөний халт хэлэн дараад. Фитнес хүмүүс хараад надад цоччихгүй дээ. Гаагүй юм шиг байна. Хөрхөн хിവэрэлээ. Юм дэвлээ. Санаа. Сай. Түлхүүр авъя. Дасгал хийл да би. Ойр данаар дүүн ажилдаа завгүй яваа л байлаа. Өнөөдрөөс ч хийнэ. Бэлтгэлээ дуусаад жим дээрээ гой усанд орчоод тэгээд савн цуучаад гэхдээ орж ирлээ. Сэлий гэсэн чинь жоохон айсаа. Манай нөгөө нэг жим чинь хаачаар ингээ бассейныг харахгүй болчдөг байхгүй юу? Тийм болохоор тийм амар сэлж мэлэх дээр бол ганцаараа тэр дотор би живэд өгчүүл яах вэ гэж бодоод тэрнээс гадна одоо солонгосоос илгээмж ирсэн. Энэ илгээмж маань юу вэ гэхээр штэ. Солонгосоос надаа бустинг гэл энэ юу ахгүй юу? Одоо надад нөгөө нэг age booster бол байдаг. Тэгээд надад ингэж V-line гаргадаг. Миний энэ хоёр ирүүний энэ турхаахтай ингэж мэгж амар гардаг байсан шүү дээ. Тэрийг маань бүр гоё тодруулж амар гоё ирүүтэй болгодог. Аппарат. Тэгээд энийг нэг хэрглэж үзэн. Миний энэ хоёр бандгал хацрыг хит гураагаад хэрэг гоё болгох нь үзэн. Тэгээд чгүй. За тэгээ манайхаа маргааш 31 он гарлаа. Тэрнээс гадна одоо би нөгөө нэг гацуур миний амьдралд миний өөрийн гэсэн гацуур нэг ширхэгч байж байгаагүй гэдэг хэлсэн шүү дээ. Тэгээ би энэ жилдээ ингээд үнэхээр гоё гацуур шиг гацуур авч чимглээ засаад би бүр амар гоё байхыг хүссэн байхгүй юу? Даанч ингээд нэг л мэдхэд 26-7 болцсон байсан зөө. Нэг л мэдхэд. Тэгээ одоо авлаа гээд нэг 7 хоног заслаа гээд тэгээ хураангуудаа тэрнийг юм хаана хадгалаад гэ бүр ингээд нэгдүгээр тийм бол орж ирсэн. Хоёрдугаар нэг засах юм бол би бүр таазандаа тулсан амар том гацуур засгийг би бодоод тэгээд энэ жилдээ бол гацуураа хойшлуулсан. Тэгээд хоёрдугаарт гуравдугаарт гэх юм уу гээд хөгшөрчиж заа. Үнэхээр тийм шинэ жил, минь жил ингээл ёолк дээр нэг тийм амар аш холбогдлогоо ваа энэ мэдэр хийрсэ болцсон юм байна. Байдаг л нэг өдөр шиг санагддаг болсон. Тэгээд одоохондоо л тийм л дээ. Гэхдээ би ингээд том болоод хүүхэдтэй болох юм бол би хүүхэдтэй болох юм бол хүүхэдтэй ингээд гацар мацарс бол гоё ах тэгжиж хүүхэд мөхтэй байж иж юу яах вэ? Юу лээ? Гацар мацар ингээд хараад энэ төр гих бах гэж би бодоод байл л та. Тэгээ би бүр амар хөөрх юм оруулах та нарт. Би нөгөө нэг 16 сурагч аваад 16 сурагчтай ингээд үнгөө солонгос хэл заан маань ярьжсэн шүү дээ. Тэр маань өнөөдрөөр ингээд дуусж байгаа.
Тэр маань өнөөдөр ингээ 30-ны өдрөөр би чинь 23-наас 30-ны хооронд гэж хэлсэн шүү дээ тий. Тэгээд тэгсэн чинь манай нэг амар хөөрхөн сурагч надад ийм гоё биелэг өгсөн. Merry Christmas гэдэг ийм аяг заяа. Тэснэ багшаатаа тодорхой онгойлгоод үзээрэй гэдэг. Ийм хөөрхөн цавтай аяг. Тэнгүүдээ ийм хөөрхөн аяг. Ийм хөөрхөн. Тэр дотор нь ийм чихэртэй. Ер нь тэгээд саяны 16-ын сурагч нар маань ерөөсөө л бүгдээрээ амар мундаг хүүхдүүд байсан. Ер нь айгуу толгой сайтай айгуу тийм толгойлог хүүхдүүд айгуу хэрсэн баггүй. Тэгээ би чинь тэднийг 7 хоногийн дотор яг ингээд ярьж сургана, бүх юмын сургана өсөв. Би баг их шиг гүйгүүлэгч бүх үснүүдийг нэг өдөр ингээд бүгдийг шахаад ингээд үзсэн заяа. Тэгээ ингээд бүр ингээд одоо баг 1-р левел гэдэг зүйл яригддаг ихэнх дүрмүүдийг үзсэн гэсэн. Тэгээ бүр ингээд одоо өөртөө амар сайн танилцуулаад би тийм юм хийдэг, би ийм хүн, би дүүтэй ахтай ихчтэй намайг тэр гэдэг. Тий өчтөр юу ийсэн, өнөөдөр юу ийсэн, маргааш юу хийх юм, өнөөдөр юу хийх үү энэ төр мэдэрдэг амар мундаг хүүхдүүд байсан. Тэгээд яг гоо манай байгууллагын шинжил болсон л доо. Би байгууллагын шинжилгээсээ shit андэ байгууллагын шинжилгээрээ би бэлэг авсан заяа. Би одоо ингээ байгууллагын ингээд хамт олонны хүм болчих жоохгүй. Тэгснэ ингээ байгууллагаас бэлэг аваад за. Тэгээд тэгсэн чинь энэ бол амар гоё болттой баглаас автай байсан. Манай захирал менежер хоёр надад ийм гоё ёолохгүй болохоор гэсэн юм болов мэдгүй ямаргүй тэр харж энэ тэр ард байгаа. Тэшээ өдрөл. Ийм ёолкон лаа өгсөн. Энийг одоо би асаана. Энийг асааж байгаа ер нь энэ жилийн ёолк бол энэ шүү заяа. За тэрнээс гадна хамгийн гоё зүйл юу вэ гэхлээр би амьдралд анх удаа хүнээс хадаг авах гэсэн. Хадаг. Шар хадаг. Энэ яг баг сая манай ажил дээр ингээ бэр гуйж байгаа юм шиг бэр гуйлт болсон заяа. Амар сонио. Сонин нь юу ах вэ? Би бүр ингээ манай захирал ингээ хичээлийн дундор орж ирэл санаа дуусгалж байгаа юм уу? Дуусгалж байгаа юм уу? Дуусж байгаа юм уу гэлт ингэлээсэн. Өнөөдөр чинь болохоор угаасаа бид 5 гээд дуусгах хэрэгтэй байсан. Би нөгөө сурагч нартайгаа ноцолцоор хагаад 5:30 мөч гээд дуусгасан баггүй юу? Хайсны маа захирал байсаж хагаад дуусгалж гинүү гэл тэгээдсэн. Тэгээ би ч одоо яах гээд идэгэмтэй энэ ч одоо хичээл ном бэлэхгүй гэл тэгэл бодож исэн байхгүй юу? Тэгээ ажилласаа өөрөө ингээ хичээлээ дуусгаад сурагч нараа явуулчаад гараад утсан чинь манай захирал над руу ингээ бэрээд түрээд ирсэн. Ингээд хартаа ингээд. Энэ нь юу вэ гэ би бүр ингээ шок заяа. Юу вэ гэдгсэн чинь. Ингээ тэгээ өөрийнхөө ингээд мэрэгжил зэрэгжлийг ингээд одоо өөрийнхөө мэрэгжлээс чал өөр ажил хийж байгаа нэгдүгээр. Хоёрдугаарт ингээд бид нарыг сонгоод ингээд манай байгууллагыг сонгоод ирээд ингээ хамтдаа гоё хөгжин дэвшээгээд ингээд мундаг байгаад баярлалаа. Тэгээд асар гоё сайн багш байна ингээд бүр амар таалагддаг. Цаашдаа бөөнөрөө алаад өгье гэснээрээ бүр ингээд ороод ирсэн заяа. Бүр амар агаад. Тэгснэ энэ дээрээ ингээд 2025 оны 12 сарын 30 гэсэн байхгүй юу. Тэгээд Эрдэм ном түгээх их үйлсэд тань өндөр амжилт хүсье. ACD World хамт олноос гэж байгаа байхгүй юу. Бүр амар сэтгэлээр агаад. Бүр ингээд. Тэгээ би бүр ингээд гайхаад би ийм аяг бүр анх удаа авч байгаа заяа. Бүр сонирн байгаас тээ. Тэгээ би бүр ингээд амар догтлсон. Би намайг ингэж үнэхээр те хайрлаж, хүндэлж ингээд асар гоёор харж, асар гоёор ингэж тусалж дэмжиж байгаа юм бол те байгууллагын захирал менежер, миний сурагч нар те бүгдэнд нь амар хайртай. Би бүр үнэхээр би өөрөө угаасаа багш болох. Одоо миний мэрэгжил чи угаасаа л хүнд ингээд заах, зөвлөх юм мэрэгжил шүү дээ. За тэгээд бүгдээрээ ирэх ондоо бүгдээрээ алаадаг, талаадаг тий. Ер нь бол гоё байна. Манай Монгол үнэхээр гоё байна. Хүмүүсийн ч цаак байна. Та нар угаасаа ирэх ондоо угаасаа л ална би мэдэж байгаа зөө. Тийм болохоор тэгээд шинэ оноо сайхан ухтцаагаараа тэгээд ариун санаах юм бичлэгтэй хамт байсан баярлалаа. Та бүхэндээ маш их хайртай шүү.